Хай за би YouTube-д маш удаан уншлага оруулаагүй. Гэхдээ нөгөө 9 сарын 9 буюу 2025 оны 9 сарын 9-нд 3.9 зэрэгцэн нөгөө ойрын 10-аад жил дахиад гарахгүй. Дараагийнх нь 2034 онд гарах тийм портлог аахгүй юу? 3.9 тавцсан. Тэгэхээр ийм чухал үеэр яагаад чи би та эдтэй нэг юм богино хэмжээний ийм хүзэр ингээд дэлгэцэн. Тэгээд би зүгээр энерги ямар байгааг харахыг хүссэн байхгүй юу. Тэгээд хэрвээ шаардлагатай бол би нэг ийм байш шүү гэд хэлэх хэрэгтэй байна да гэж бодоод хүзэр дэлгэсэн чинь King of Pentacles Devil хүзэр гарч байгаа байхгүй юу. За нөгөө Devil хүзэр нь энэ юу яачих вэ? YouTube дээр нөгөө хаагдчих тийм лээ ш. Юу вэ гэхээр ямар нэг одоо санхүүгийн чинь нөхцөл байдал айгүй удаашрцаа. Эсвэл ямар нэгэн харилцаа ажил төрөлтэй ямар нэгэн зүйл шийдвэрт хүрээгүй. Эсвэл ахиж байхгүйгээр ингээ зогсон байдалд орсон. Хэрвээ энэ нь ямар нэгэн хин нэгэн хүнтэй хамааралтай бол хуучнаа ингээ тавьж явуулж чаддгүй зуурсан. Эсвэл өөрт чинь ямарч үр шимгүй ямар нэгэн асуудал хүн нөхцөл байдал орон зайг ингээд өөртөө авах гад ингээд зуураад авах магадлал айгүй өндөр байгаа хүмүүс байгаа бол өөрийг чинь хараа хүзэр чамайг өнгөрсөн лүгээ эргэж битээ хараа тий өнгөрсөн лүгээ эргэж харах хэрэггүй бүх зүйл өнгөрсөн тий одоо өөрийнхөө амьдрал new page буюу шинэ page тэ ялангуяа ментали буюу бодол сэтгэлдээ шинэ хуудас нээх цаг үе болсон. Өөрлөө чинь чиглэлд ирж байгаа харилцаа холбоо боломжуудтай маш хурдтай энерги байна. Санхүүгийн чинь нөхцөл байдал сайжрах бүрэн боломжтой. Энэ зогсонг байгаа байдал хааны зоос болох бүрэн боломжтой. Гэхдээ ерөөсөө нөгөө урагшлахгүй байгаа шалтгаан нь өнгөрсөнтэй ч юм уу эсвэл нэг бүтээжгүй санаа үгүй бол ингээд нэг болохгүй байгаа тодорхой юмыг тавьж явуулахгүй тийм байгаад байгаа байхгүй юу хоёрын саваа буюу хоёр зүйлийн голд ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй ингүүл явах тэгүүл явах заастаа өнөөдөр за одоо ер нь болиё гэж тэгсэн мөрлөө маргааш нь ахаад ингээд ер нь яах уу болгон зөв буруу гэл үзэл санаа нөхцөл байдлаа бусдаас хамгаалах хэрэгтэй. Ягаад гэхээр магадгүй чи бусдаас арай одоо юу гэдэг эн чи өөрөө ингээ бусдаас арай өндөрлөгтэй байна. Энэ доор байгаа энэ дээрээс тэгэхээр чи тодорхой хэмжээнд амьдралынхаа аль нэг талбараар бусдаас илүү байх магадлал айгүй өндөр. Тэгээ тийм үед хүмүүс чам руу одоо юу гэдэг хүмүүсээс энерги хамгаалах хэрэгтэй. Үзэл санаагаа хамгаалах хэрэгтэй. За одоо энэ хүмүүстээ зөвлөгөө хийвээ. Ерөнхий энерги. Тэр 8-ын саваа дахиад гарч ирж байна. 8 of Wands буюу өөрлөө чинь чиглэлд ирж байгаа харилцаа холбоо байна. Хурдтай ирж байгаа энерги байна. 8 of Pentacles хараа 8-ын зоос 7 of Swords буюу 7-ын сэлэм. Хин нэгэн хүн өөрийн чинь боломжийг, өөрийн чинь эд зүйлийг, өөрийн чинь сайн сайхныг хараа 8 of Swords 7 of Swords буюу 7-ын сэлэм гэдэг юм өөрт чинь мэддэгдүүлэхгүйгээр авах хүсэх эсвэл өөрт чинь байгаа ямар нэгэн зүйлийг хүсээд байх магадлал айгүйх байна. Хин нэгэнд хараа хүн болгонд 100% итгэж болохгүй. Ягаад тэгэхээр би хэлсэн шүү дээ. 7 of Wands буюу 7-ын сава үзэл бодлоо ч юм уу хайртай дотны гой сайхан зүйлүүдээ бусдаас ингээд хармал Ace of Pentacles буюу орлогын нэг шинэ боломж эсвэл өөрт нь ирж байгаа шинэ харилцаа ямар нэгэн урт энерги буюу нөгөө шороо энерги эд материал барьж болох зүйл ахгүй юу. Тэгэхээр өөрт чи ингээд чиглээд ирж гин харин энэнийг ингээд яах уу хоёрын саваа дахиад хоёр дахь гарч ирж байна. 8-ын саваа хоёр дахь гарч ирж байна. Энэ нь юу гэсэн үг гэхээр маш чухал мессеж л гэсэн үг. Энэ нь та нарт юу хэлэх гээд байна вэ гэхээр эргэлзээгээд ингээд нөгөө болох уу яах уу муухайгаар хэлэхэд ингээд хоёр юмны гол шийдвэр гаргаж чадахгүй алцхан жийтэл боломжийг чи өөр хүн шүүрээд аваа явуучих уу дээл гэсэн санаа шүү. За тэгээд дараагийн нэг хүзрийг сонгоё. Ганцхан өдөр сонгоё. Тэгээд энэ номжлагыг хоёр хүзэр гараад ирлээ. Major Arcana Justice 5 of Pentacles. Хин нэгэн өөрийг чинь хараа 5 of Pentacles хараа ингээ ганцаараа үлдсэн. Хэрвээ хин нэгэн чиний хувьд шудраг бус цагсан өөрийг чинь магадгүй зарим нэгнийх нь хувьд single mom болгосон өөр хүүхдээ хараагүй чамайг ингээ хүнд байдалд орхисон чи дээшээ тэнгэр хол доошо газар хатуу учраа олохгүй явж исэн бол чиний амьдрал урагшлах ингээ зам дээр байна. Одоо чиний ямар шийдвэр гаргах ч айгүй чухал. Тэгээд хэрвээ тэгэд хүнд үе чи хажууд байгаагүй хүмүүсийг
хааны зоос буюу бүх зүйл сайхан болсон үедээ хажуудаа байлгах хичээгээрэй. За муухагаар хэлгээд үнэндээ. Яагаад тэгэхээр чамайг хүнд үед чи ийм байхад хааны зоос би түрүүн гаргаж ирсэн те. Амьдрал чи угаасаа дээшлэн бүх зүйл сайхан болно. Тэр үед энэ хүнд үед тараа таниулсан хүмүүсээс өөрийгөө хамгаалаарай, болгоомжлоор. Яагаад тэгэхээр тэр хүмүүс дахиад тараа таниулах бүрэн боломжтой. Ирээдүйд бүх зүйл сайхан болсны дараа. Шүүх цагдаа прокурор ямар нэгэн зүйл дээр маргаантай байгаа бол тэр зүйл чиний талч хийдэгдэнэ. Эсвэл буруугүй буруутан болцсон те хин нэгэнд зүг зүгээр байж байгаа л нэг юм буруутай юм шиг те хин нэгэн чамтай шудраг бус харьцсан бол тэр бүх зүйл нэг бол тэр хүн чамаас уужилдахгүй нь үгүй бол тэр хүн одоо нэг үйлийнхээ карма буюу чи угаасаа буруугүй байсан учраас чи өөрийнхөө тэр нэг зөвийг одоо чиний зөв байсан гэдгийг нотлох ямар нэгэн үйл явдлууд чиний талд гарна. За тэгээд 9 спортын талаар илүү их мэдхийг хүсэх юм бол админ видео оруулсан байгаа YouTube дээр. Тэгээд Facebook дээр оруулчин. Тэгээд YouTube дээр бас оруулчих. Тэгээд та хэд маань үзээрэй заа юу. За тэгээд цаашдаа ийм богино хэмжээний аль болох уншлага оруулахыг хичээнэ. За. Пока.